За ингээд та бүхэндээ тансаг хаус барьдаг Brownswood компанийнхаа бас ээлжид нэгэн одоо хийцлийн тухай танилцуулах гэж байна. За манай зураглаач минь одоо шинэхэн зураглаач байгаа. Зураглаач минь ажилдаа гараад одоо 2 дахь удаагийн зураг авалтаа хийж байна. За амжилт хүсье зураглаачтай. За манай Brownswood компани менежер. За өнөөдөр гоё нарсан банзан байшингийнхаа тухай бас үзэгчдээ сайхан мэдээлэл хүргэе. За манай энэ нарсан байшин болохоор зэрэг тансаж мэдээ зузаантай Оросбоны усаас ирдэг тийм мод материал байгаа. Яг зургийнхаа дагуу үйлдвэрээсээ углуугаараа үйлдвэрлэгдээд үсэгдээд ирэх юм. За энэ гоё юм байна. Гоё мод үнэрчсэн тийм ээ. Тий. За энэ банзан байшингийн одоо сайн талууд нь юу вэ? За яг миний сонссноор бол дулаан алдагдал одоо маш багатай эрчим хүчний хэмнэлттэй гэдгээр тодорхойлогдож явдгийм байна. Энэ бол одоо яг үзүүлэн маягаар тий. Энэ бол яг ангаар нийцсэн биз дээ. Энэ бол зуны байшин байшингийн загвар юм. Тий. Дөрвөлтлийн өвлийн байшин болоод ирэхээр 15 см-ийн зай аваад яг адилхан юм хоёр талтай юм 5 см-ийн банз байх юм нарсан. Тэгээ голын 15 см-ийн зайгаа Нековат гэдэг энэ Оросын целлулоз цүн гэдэг дулаалахаар бүтэн шүршээд дүүргээ чигжээд дулаалаад өгөх. Тэгэхээр зэрэг Монгол улсад болохоор зэрэг эрчим хүчний хэмнэлт дээр 43%-аас дээшээ гарч байгаа. 43%-аас дээшээ гэхээр зэрэг эрчим хүчний хэмнэлт ер нь бол ABCD гэдэг ангиллуудтай байгаа. 30-50% хооронд. За 43% бол ер нь бол A гэдэг зэрэгэлтэд орчиж байгаа. Хамгийн дулаан. Яг 50% болчвол A+ гэдээ явчихна. Энэ бол яг A зэрэгэлтээр хамгийн дул мод материал хамгийн дулаан материал. Монголчин бол ер нь сэрүүн уур амьсгалтай газар шүү дээ. Эрс дэс. Зун нь хална, өвлөн, хөлдөн. За тэгээ миний сонсноор бол нэг тэгж ярьдгийм байлээ. Ер нь ингээ байшин савч өөр ингээ жил их тусам эдлэгэнд ороод ирэхээр ингээ тий хөлтгөөрөө нэг өөр болт юм байна. Халахаараа нэг өөр болт юм байна. За тэнгууд одоо юу гэдэг юм цемент ч гэдэг юм уу, тоосох ч гэдэг юм уу янз бүрийн хийцлүүд байна л та. Бас өөр ингэсэн одоо ийм ургалууд явагдаж идэм байна. Тэнгүүд яг ялангуяа эрс тэрс уур амьсгалтай газар модон байшингийн давуу тал гэхээр өөрөө нөгөө чигийг шингээж аваа буцаагаад өөрөө мод маань хатаад тий гадагшлуулна, дотгочлуулна гэ нөгөө чигийг өөрөө зохицуулдаг байгалийн зохицуулагч гэдэг утгаараа өөрөө хүмүүс тэгж бодд юм байл та. Модыг бол ингээл юу гэдгийг амархан гал төртдөг гэж одоо бас тодорхойлдог юм байна. За хэврэг одоо дороо муудна ч гэдэг юм уу тий. Гэсэн чинь эн чинь баг эсрэгээрээ одоо юу гэдгийг бусад материалаас баг илүү зүг арчилж чадах юм бол амбөхтэй хамгийн одоо удаан ажиллагаатай бүр хэдэн зуун жил болдог гэдэг байгаа байхгүй юу. Ялангуяа биднээс нэг ажил амьдралын шаардлага ингээл бас ийш тийшээ тоглолтоор явна л та ингээл Европ, Англи, тэгэл гоё сүм хийд үзэн штэ. Энэ хэдгээр зууны сүм бэ гэхэд энэ одоо 500 600 жил болж байгаа сүм гэж байгаа байхгүй юу. Тэр юу юм бэ гэсэн чинь модлоо. Тэгэхээр тэр модыг ингээд цаг тухайн үед нь ашиглаад орлогыг хийгээд зүв авч явах юм бол ерөөсөө тэр ажилт янз бүрийн тийм зүйл бол маш багтайгаар маш олон зуун жил одоо оршин тогтнох боломжтой материал бол мод юм билээ. За ялангуяа одоо Канада, Америкчууд бол ерөөсөө өөрсдийнхөө амьдардаг амьны орон сууц бол дандаа л модоор хийдэг юм билээ. Яа тэр хөгжсөн улсуудад ямар мөнгөндөө түүртвэш яах вэ? Их биш одоо бүр чулуун мулуугаар ч юм ингээл бетоноор ингээл байшин барьж болно шүү дээ. Тэгэд яагаад тэр хүсэхгүй вэ? Тэгэхээр мод бол номер 1 сонголтоо байхгүй. За айгүй олон юм ярьчлаа. Уучлаа. Тэгээ дараа ууслаа. Түгээштэй.